Хувлаа хаан чинь өөрөө реформ хийх гэдээсэн юм аа. Одоо хувлаа хааныг бас жоохон зөвөр ойлгох хэрэгтэй байна. Энэ хүн чинь өөрийн гэсэн улсаа байгуулж ижил реформ хийн. Яркандас бухаар хүртэл өгөөдөө цагаатаа гихний хямрал болж байгаа. Харин алс өрн зүгт Азербайжанд бэрх ах хүлээгүй ах хоёр эргчин нэмэгч нээдсээ хүртэл үзэлцэж байгаа. Ингээд аслагдлаа. Мартагдлаа. Гээгдлээ. Орхигдлоо. Сүм усны гмийг ойлгосон шүү дээ. Мөн хаан байхгүй болоход хувлаа нь хоошоо дайрангууд энэ монголчууд чинь бие биентэйгээ байлдах их дуртай юм байна. Яагаад бид нартэй гэрээ байгуулад бидний цэргийг алж чадах чил бидний цэргийг өөртөө авчирж байгаад өөрсдийнхнийгөө дараад байд юм бол монголчуудад нэг юм сул тал байдаг юм байна. Энийг сүм ус олоо харцсан шүү дээ. Дороко Камукуро ойлоо энэ залуу хаан хүү гарцсан юм аа. 20 эдтэй хүү хаан ширээн залгдсан. 21-ээс 24 орчим насны л залуу хүү байгаа. Омголон байна үз. Их хуулин дээр альва шашин болохныг хүнддэг мой. Алив шашин давуу эр хэдлэхийг хоригл мой гэд бичсэн байгаа. Одоо алтан улсын болон сүм улсын үндэстний бүх баяруудыг хүндхэн тэмдэглэдэг байснаар хувлаа хаан бол би та нусыг дарангуйсан хаан ч юм бишээ. Та нусыг эвлүүлж, нийлүүлж, нэгтгэж байгаа хаан юм а гэсэн мессежийг эзэлсэн ард түмэнд одоо ойлгуулж өгсөн. Үүгээрээ хувлаагийн эсрэг нэг бослог гараад байгаагүй бах.